За бүгдээрээ сайн уу? Бүгдээрээ бичлэгээр уулзтаагүй маш удсан байна. 4 сар болсон байна. Тэгээд энэ хугацаанд манай үзэгчдээс аягүй хөрхөн та гурав зүгээр үү? Ямар нэгэн зүйл болоогүй зүтэй. Бичлэгээ хүлээсээр л байгаа шүү. Бичлэг хизээ орох юм бэ гэсэн комментод хүлээж авсан. Тэгээд хариу өгөөгүй дуучлаарай. Яагаад гэвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд анхаарт хоёрын хувьд нэлээд гоё тийм өөрөө өөрсдийнхөө челленж хийсэн, өөрөө өөрсдөн дээрээ ажилласан, ажил нэмэгдсэн, шин дадал зуршлуудыг бий болгосон тийм гоё сарууд болж өнгөрлөө. Эргүүлээ харсан чинь ингээд амар хурдан өнгөрсөн байна. Бид хоёр 4 сараас ахуулаад манай одоо сүшиний маань салбар өргөжөөд бид хоёрт ажилтан хэрэг болоод тэгээд анхаа маань сүшин дээр ажилдаг болсон. Тэгээд бид хоёр өглөөгөр хамтдаа ажиллаа хийгээд 4-5 сард бид хоёр өдөөс хойштой онлайнаар нэг сургаалт авсан байсан. Тэрэн дээрээ хамтдаа суугаад дараа нь болохоор бид хоёр хамтдаа фитнест явж эхэлсэн байгаа. Тэгээд фитнест явах маань болохоор 7 хоногийн 6 өдөр дасгалжуулагч багштай бүр хамтдаа ингээд хичээллээд явж байгаа. Тэгээ мөн дээрээс нь бид хоёр 4 сарын турш Facebook, Instagram гүүгээр амьдралаа. Тэгээд бас мөн YouTube дээрээ бичлэг хийгээгүй. Тэгээд энэ цаг хугацаанд зөндөө их гоё зүйл болж өнгөрсөн байна. Мөн дээрээс нь шинэ дадал зуршил бий болгож исэн болохоор мэдээж хэцүү өдрүүд бас байсан, ядарсан өдрүүд байсан. Гэтэ энэ бүгдийн ард хамтдаа ингээд гараад ирсэн айгүй гоё байгаа. Тэгээ одоо хүртэл ингээд энэ дадал зуршлууд маань ингээд үргэлжлээд явж байна. Тэгээд бид хоёрт мэдрэгдэж байгаа мэдрэмж бол маш гоё байгаа. Тэгээд эдгээрт юу орж ийн вэ гэхээр бид хоёр ингээд ажлынхаа шаардлагаас болоод ерөнхийдөө орой эрт унтаж мөн өглөө эрт одоо амьдралаа гоё эхлүүлдэг болсон. Бид хоёр өглөө бүр 4 цагт сэрдэг болсон. Тэгээд орой ингээд 9 цагт орондоо орохыг хичээж байгаа. За тэгээд бид хоёр өглөө 4 цагт сэрээд манай ажил маань бол 6 цагаас эхэлдэг. Тэгээд 4-өөс 6-гийн хооронд бид хоёр аюу гоё тийм өглөөс ирээд хамтдаа тайвнаар өглөөний цайгаа уугаад хамтдаа гоё бясалгал хийгээд ингээд гоё өдрийг эхлүүлж байгаа. Тэгээд мөн дээрээс нь нэг амар гоё шин дадал зуршил хэрэгжүүлсэн. Тэр маань юу байсан гэхлээр хүүтэн усанд өглөө асуул ингээд ордог болсон. Анхаа нодлон 11 сараас ахуулаад өглөө бүр ингээд хүүтэн дүүшинд ороод байсан. Тэгээ би ингээд ямар мундаг ингэчээл ингээл өнгөрчөөд байсан. Тэгээд тэгсэн чинь сая 3 сараас ахуулаад анхаа надаа чи ингээд гоё хүүтэн усанд ороод үзээч аюу гоё юм байна. Өглөөс ирэхээр одоо би ингээд хүүтэн усанд ороогүй өдөр нэг сайн нэг юм дутагдаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрж ин чи нэг ороод үзээч гэдгсэн. Тэгээд би эхэндээ за гिचээд явж агаад тэгээд би 4 сарын эхнээс ахуулаад ингээд хүүтэн усанд орж эхэлсэн. Тэгээд өглөө 4 цагт ингээд нүдээ анаатай чигээрээ маш ахуул ингээл нэг ингээл хүүт усанд ингээл оронготлоо амар гоё ингээл сэрэгчин. Тэгээд ингээд өдөр ирэх тусам ингээд зарим нэг өдрүүдэд болохоор ингээл яаж хүүт усанд орно гэл нэг юм гэсэн мэдрэмж ол төрж исэн. Гэтэ гоё ингээд яг дүүшиндээ ингээд орсны дараа бол өстой гоё ингээд би сэргээлтэй. Тэр мэдрэмж нь надад үнэхээр гоё таалагдсан. Би бясалгалыг баргалж 2 жил шахуу хийж гин. Гэтэ өмнө нь бол миний тооны давтамж маань бол нэлээд 7 хоногт нэг 2-оос 3 удаа ч юм уу байдаг байсан бол одоо бол би 7 хоногийн 6 өдөр өглөөс ирээл нэг 10-аас 20 минутын бясалгал хийдэг болсон. Анхаад нөгөө өглөө хүүтэн усанд ороогүй бол нэг юм дутагдаад байдаг гэдэг шиг би ингээд өглөө бясалгал хийгээгүй бол надад бас нэг юм дутуу нэг юмаа ингээ марцсан юм шиг нэг юм хийгээгүй юм шиг тийм мэдрэмж төрдөг болсон мөлий. Тэгээ би бас анхаад чи ингээд гоё өглөө бясалгал хийгээд үзээч аягүй гоё юм байна гэд анхаад санал болгосон чинь анхаа ингээд хийсний дараа надад бас аягүй гоё санагдаж гин гэд одоо бүр ингээд өөрөө үргэлжлүүлээд бясалгалаа хийгээд явдаг болсон мөлий. Тэгээд бид хоёр өглөөгөө гоё ингэж өглөөний дадал бий болгочоод хамтдаа явж ажиллаа хийчээд өдөөс хойштой ирээд хамтдаа бас фитнестэй яваад хоолн дээрээ бол одоо яг сүүлийн 1 сараас ер нь анхаарч эхэлж байгаа. Яагаад тэгэхээр анхаа маань болохоор жоохон тийм масс авах одоо тийм зорилготой байгаа. Би бол мэдээд жоохон юм өөхөө хайлуулаад тэгээд нэг гоё тийм харахад нэг гоё тийм жоохон чанга биетэй болохыг хүсэж байгаа. Тэгээд манай багш маань бид хоёрт ингээд хоолны санаанууд өгсөн. Мөн дээрээс нь ингээд дасгалын програм гаргаад өгсөн. Тэгээд 7 хоногт нэг удаа багштайгаа маш юм эрчимдүүлсэн дасгал хийдэг.
Бусад одоо 5 өдөр нь болохоор багшийн цаанаас гаргаж өгсөн програмын дагуу ингээд бид хоёр тасгалаа хийгээд явж байгаа. Өмнө нь би бас ингээд фитнес хийгээл явдаг гэсэн. Өөртөө багш тэгээ YouTube-ээс ингээд тасгалуудаа хараад буруу зөвөөч ингээд заримдаа ялахгүй хийдэг байсан бол одоо ингээд гоё багшийн доор ингээд зөв жингээр зөв програмаар ингээд явах үнэхээр гоё юм бэлээ. Бид хоёр аль мэдээж ирээдүйд удаан хугацаанд те дасгал хөдөлгөөнөө хийгээд гоё эрүүл чирэг биетэй явахыг хүсэж байгаа болохоор ингээд аажмаар зөв эхлээд явъя гэсэн зорилгоор ингээд эхлүүлсэн. Тэгээд одоо эргүүлээд ингээд харахаар сая нэг хэсэг ингээд дасгалаа хийхээ бүр ингээд би болцсон байсан. Тэр үедээ би бүр ингээд фитнесийнхаа картыг болиулаад тэгээд ингээд хэрвээ үнэхээр дасгал хиймээр санагдах юм бол гадуур ингээд гарч гүгээд 7 хоногт нэг анхаатай хамт 1-2 удаа гүгээд тэгээ анхаа болохоор энэ нөгөө хажуу талд нөгөө гаражинд нэг фитнесийн нэг төхөөрөмж тавьсан байсан шүү дээ. Тэрэн дээрээ ерөнхийдөө хийгээд ингээд бит хоёр яваад байсан. Тэгээд тэр үед яг ингээд нэг өөрөө өөрснийгөө нэг хөөрхөн дасгал хийж байгаа гэсэн мэдрэмжтэй л байсан болохоос яг өнөөдрийн ингэж фитнест хандж байгаа хандлага шиг бол хийгээгүйсэн. Тэгээд би эргүүлээд харьцуулаад үзсэн л дээ. Сая ингээд дасгал хийхгүй байх үед би ажиллаа хичээл гэртээ ирээл нэг юм ядарч байгаа мэдрэмжтэй ажиллаа хийсэн юм чинь би ингээд ядраад байна. Би YouTube дээрээ суух ч юм уу ямар нэгэн зүйл дээр суух гэхлээр жоохон ядраад байна. Би өнөөдөр маш их ажилласан гэдэг ингээд жоохон амьдрал жоохон залхуу хандаад байсан. Тэгсэн одоо фитнест яваад эхэлснээс ингээд бүр 7 хоногийн 6 өдөр яваад эхэлсэн чинь би улам илүү гоё ирч хүчтэй, улам илүү гоё тийм эрэг энергитэй байгаад байгаагаа анзаарсан. Уул нь л би чинь бас л ингээл 6-аас 7 цаг ажилласан хүн чинь юу гэртээ ирээл амархаал бодно штэ тий. Тэгэхэд ингээд дахиад тэнд очиод 1 цаг ингээл өөрийгөө зовоох ямар шаардлага байна гэж бодох байтал дасгал хийснээрээ эргүүлээд надад амар гоё тийм ирч хүч гоё эрэг мэдрэмжүүд өгөөд байсан. Тэгээд ингээд би бүр эргүүлээд ингээд анхаатай хамт дасгал хийж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Амар гоё энэ 4 сарын турш хийсэн хамгийн гоё зүйл энэ байсан баха. Бас дээрэс нь уцгүй байсан уяас үнэхээр гоё хийсэн. Тарих толгой амраад ингээд өглөө сэрэл стори үзэж ингээд өмнө нь би бас хаяа тэсэрдэг байсан бол одоо л миний утас бараг хаана яваагч би мэдгүй сэрүүлгээ дуурахаар нь унтраалаа. Тэгэл ингээд дараагийнхаа юмнуудыг хийгээ явцдаг. Мөн орой ингээд оронд орохдоо ингээд нойр хүрээд тахад ингээд заримдаа уцаа ухаа суугаад идэг үе бидгээсэн шүү дээ тий. Тэр үе одоо байха болсон. Зөөр ингээд орондоо орлоо. Айл бүр оронд орохоос 1-2 цагийн өмнө бүр ингээд дийлэх цашглахаа болцсон байгаа. Тэгээл хүүхдтэйгээ наасан цааш нь болж ил шууд оронд ороод унтахаар ингээд нэх гоё нам унтдаг. Өглөө ингээд яг сэрүүлнийхаа донд сэрнэ. Тэр мэдрэмж үнэхээр гоё байсан. Тэгээд анхаарал хоёрын хувьд иймэрхүү зүйлүүд хийгээд завгүй бөгөөд маш гоё жаргалтайгаар энэ өнгөрсөн саруудыг өнгөрүүллээ. Бичлэг хийгээгүй байх хугацаанд би YouTube руугээ ороод өөрийнхөө сувг руу ороод эхнээс нь ингээ бичлэгүүдээ үзэж эхэлсэн. Миний хүү бүр тэр үед айгүй хөрх юм жоохон байсан. Одоо ингээ харсан чинь айгүй том болсон байлээ. Тэгээд YouTube-ийнхаа бичлэгийг үзээ сууж хат нэх гой тийм дурсамжууд эргүүлээд ингээд сэтэрчээсэн. Тэгээ би манайх ингээд угаасаа YouTube-ыг хийх нь ингээд бидний хувьд маш үн цэнтэй юм байна. Яагаад гэвэл ийм гой дурсамжуудыг бүтээгээд те ийм гой бичлэгүүдийг бий болгосон юм чи энийгээ гой үргэлжлүүлээд хийн гэсэн улам тэр гоё хүсэл маань ингээд гоё төрсөн. Дээрээс нь ингээд арсуу бас ээжээ яагаад влог хийхгүй байгаа юм бэ гэдэг амар хөөрхөн асууж байсан. Тэгээд ээж хоёр нь одоохондоо жоохон завгүй нудахгүй ингээд завтаа болоод ирэхээр гурлаа влогоо хамтдаа хийн гэсэн чи ээжээ silver button авмаар байна гэж хэлсэн манай хүүхэд. Тэгээд одоо Ерөөл Батар шиг магадгүй ингээд silver button авахыг одоо үгүйсэхгүй те гоё зүйл бодоод зөв зүйл хийгээд иж хат ирээдүйд угаасаа бүтгэх гэж бодож байна. За тэгээд Арсуугийн маань хувьд болохоор манай Арсуу маань 1-р анги одоо ингээд дууслаа. Дээрээс нь Арсуу ширээний теннисний дугууланд 1 жилийн турш ингээд явсан. Анх орохдоо ингээд аркедач барьж чадахгүй ингээд анх орж исэн бол ингээд сая хичээлийн төгсгөлд ингээд очиод харахад багштайгаа айгүй хүрх ингээд харилцдаг болсон байсан. Тэгээ мөн дээрээс нь миний хүү монгол хэлний хичээлээ одоо үргэлжлүүлээл явсараа байгаа. Одоо 1 жил болчлоо. Тэгээд монголоор хөөрхөн уншиж байгаа, бас монголоор бичиж байгаа.
Мөн дээрээс нь Франц хэлдээ сураад, тэгээ Францаар бас уншиж сураад ингээд Арсуугийн хувьд хүртэл нилээдгүй завгүй энэ хичээлийн жилийг дуусгалаа. Харин бид гурвын хувьд болохоор одоо энэ зундаа ийш тийшээ томоохон аялал бол зохиосонгүй гэр зураа ажилдаа яваад гэрээрээ амарна. Тэгээд тийм болооч тэр Арсуугаа нөгөө зуны сургууль бүртгүүлсэн. Тэгээд Арсуу маань бас зундаа сургуультай яваад ингээд бид гурав завгүй энэ зуныг бас өнгөрүүлэх нэ. Хайпугийн хувьд болохоор амар хөөрхөн өдөр ирэх тусам бас том болоод тэгээд бид гуравтай гоё тоглоод дандаа ингээд бид гуравт гоё хайр тийм аз жаргалыг өгдөг. Тэгээд happy маань хөөрхөн том болоод бас гэртээ байгаа л агаад бид дөрвийн хувьд ингээд өнгөрсөн 4 сарын хугацаанд чимээгүй гоё те одоо цагтаа амьдраад урдаа байгаа амьдралаа харж гоё талархаад үнэхээр гоё тийм аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөлөө. Харин анхаа бит хоёрын хувьд бол өөрөө өөрснийгөө нэлээд тийм сорьсон, чаленж хийсэн, өөрөө өөрсдөндөө худлаа яриаггүй тийм гоё хэцүү бөгөөд тийм гоё чанартай гоё цаг хугацааг өнгөрүүллээ гэж харж байна. Таад маань одоо гоё идэвхтэйгээр гоё бичлэгээ үзээрэй. Бид гурав бас одоо идэвхтэй бичлэгээ хийж эхэлнэ гэж амлаж байна. За ингээд ерөөсөө бүр 40 градус. 40 градус.
Oh my god. Ийм амар халуун тасгал. Гэтэ заал амар гоё юм тий. Хамгийн гоё нь. Заалгүй гоё климттэй юм. Air conditionтэй тэгээд амар гоё сэрүүх. Машинд гарч ирсэн чи амар. За зохиоч тасгалтай өнөөдөр. За өнөөдрийн тасгалтай хийчлээ. Амар гоё фитнесээс хүүтэ ус авч гарч ирсэн. Тэрийг авахгүй бол бүр амар халуун. Бараг юу байгаа юм шиг. Оо ла ла. Амар халуун байна. Өнөөдөр нөгөө багшгүй өдөр байсан болохоор айгүй бас өөрснийгөө нэг тийм 50 хийлээ гэж. Ирэх чөлөөтэй нэг шахахгүйгээр хийлээ. Багштай байх юм бол зүгээр тэгэл хөлс басандаа зүтгалтаал гарч ирдэг. Тэгээд Хөлний өдөр багштай орчин бол мөлхөж гарч ирдэ шүү дээ. Тий. Харин гэтээ заал амар гоё байгаа юмнасаа гадаа гараад ирсэн чи амар за кондишн асаа идэхгүй бол бүр яг сав. Yes. Тэгэж надад орно байхгүй. Оо за. Хахаа чана. Асуучих. За. Нэг. Хоёр. Гурав. Хитэн тогшаа. Бэн дөрөв. Дөрөв гол араас нь тоглож байгаа, окей? Happy birthday. Can't get anybody. Oh my god. Машин,